Зохиолч Хурал Сүрэнгийн Баяр хүү. Амьдрах сайхан өгүүлэг. Залуу өөртөө итгэлтэй шатаар дээш өгсөн алхана. Тэр цахилгаан шатаар өгсөж болох хэдий ч зориуд энэ явган шатаар өгсөн. 3 жил ажилласан энэ цамхгийн өрөө бүхнийг ордог гардаг хаалга бүрийн тэр андахгүй юм. 22 давхарт хүрвэл дээр бий. Өнөр ажил таранч зорид үлдэж юм хийнэ гэж хэлээд ганцаар хоцорсон. Бодсноо гүйцэх гэж тэр шийджээ. Гүйцээ. Одоо надад үүнээс өөр арга зам үлдсэнгүй. Ямар ч утга алга. Их оромчлог, хайны жил, үр хүүхдч алга. Эцэг их жалга. Эцгээс минь үлдсэн хашаа байшинг 2 жил амьдэрсэн хүүхэн 8 хийн гэж толгойг нь эргүүлж угаад зарж орхиод дээрэс нь ойр орчмын хүмүүсээс мөнгө зээлж бөөн өрөнд оруулж хаад хэдэн төгрөгөө аваад усанд хайсан чулуу шиг алга болсон. Гэтэл түүнд би ямар их хайртай байлаа. Хайрлсны минь хариу энэ. Орой бүр чиний тухай бодон шаналж унтж чадахгүй хөрвөөж чамд гомдож цөхөрсөн сэтгэлээ тайтгаруулах гэж мал болтлоо уучхаад ганцаараа орилж ойлж явсныг тэр мэдэхгүй. Энд ажиллаад авдаг цалин өчүүхэн. Нийтийн байрны умгар жижиг өрөөний түрээсэнд талын нөгөөд үлдснээр нь багахан хүнс аваад ажил гэрийн хооронд унаанд өгөөд яг таарна. Хувцс хунар элдв зүйл авна гэж санахын ч хэрэггүй. Хүн амьтны хуучин муусын хувцсаар л бие халахлана. Амьдралч гэжтэй. Амьд яваа минь л үний юм. Бусдаар бол үхтэл шүү дээ. Муу амьдрахаар сайн үх. Одоо гүйцээ. Ямар ч утга алга, ямар ч хүсэл алга. Намайг хайрлах, өрөвдөх нэг ч хүн алга. Яах гэж? Юуны тулд амьд яваа юм бэ гэж бодсон залуу дээш алгасаар түүний тархинд эсэн бусын бодлууд зэрэг зэрэг орж ирээд чи цаашаа би нааша гэж шигцэлдэх мэт замбраагүй. Эр хүн нэг сэтгэлээр унавал тэр чигээрээ уруудаж харуулсан толгоогоо мэдүүлж амьдралаа живүүлэхдээ амархан хойно тэр үнэхээр цөхөрчээ. Байнга уцтаж өрнөх хүмүүсээс умгар хөлсний өрөөнөөс нөгөө л тарчиг амьдралаас хизээч хөлмөрийн үнэлдэггүй ажлаас хамгийн аимшигтай нь ганцаар талаас тэр залхажээ. Алгуурхан өкссөөр дээвэр рүү гардаг хаалганы дэргэд ирлээ. Байнга цоочтой байдаг энэ хаалга онгорхой байх юм. Бодвол харуул түгжихээ мартсан биз. Тэр дээвэр дээр гарч ирээд доош харан зогслоо. Зуны үдшийн агаар тунгалаг сайхан. Энэ дээр агаар ийм сайхан гэж үнэхээр төсөөлөөгүй юм байна. Тэр доор ганц нэг хэн машины гэрэл, гудамжны шонгийн гэрлүүд жирэлцэн. Шөнө болсон болохоор хүн амьтанч алга. Яг тохиромжтой. Энэ мөчийг хүлээж тэр ажлын өрөөндөө хэдэн цаг суусан. Эндээс нүдэ аниад үсэрч ихвэл бүх зовлон өр зээлний дарамт ганцаардал үгүй болно. Тэр ингэж бодоод нүдэ анин зогслоо. Гэнт түүнийг ямар нэгэн хоёр нүд цоо ширтээд байх шиг. Эсвэл тамхины үнэр сэнг нээдэж байх шиг. Үгүй л үү. Энэ орой энэ дээр хэн юугаач хийж явах вэ гэд бодвоогүй юу? Ард нь хэн нэгэн залуу минь чи тэнэгэл юм хийж байна да гэх сөөнгдүүд хоолой дуугарав.
Тэр эргэж харлаа. Юу вэ? Их танилцаарай. Бүдгхэн гэрэлд тэр сүүлийн 1 жил хараагүй жард өгөж яваа буурал эрийг танилаа. Тэр бол энэ самхгийн 18 давхарт олон өрөөтэй тансаг суудсанд амьдардаг энэхүү том барилгын хамгийн том хөрөнгө оруулагч. Залуугийн ажилладаг компани эзэн байлаа. Залуу. Юу вэ? Та энд өгснээ хийж яваа юм. Би орой бүр энэ дээр гарч ирдэг юм. Өөртөөгөө ярих гэж. Та цаашаа бай. Над битгий саадвал би тэртээ тэргүй дүүрсэн хүн. Үхэхээр шийдчихэд энэ зогсож байна. Байц залуу минь. Чи тэртээ тэргүй өгөх гэж байгаа юм чинь миний хэлхийг сонсцоход үсэр. Ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Та нар шиг муусаа баячууд хизээч бидний зовлонг ойлгодгүй юм. Үгүй дээ. Харин та нар шиг залуучууд хизээч бидний зовлонг ойлгодгүй юм. Зовлон гинэ. Орой бүр миний сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр хоол иддэг. Тоглодог хүмүүст ямар юмны зовлон байх вэ? Битгий инээд үргээд бай. Үгүй дээ хөө минь. Хүн болгонд л зовлон байдаг юм. Тань тэгэд ямар зовлон байдаг юм те? Юу л да. Хүсхийн зовлон. Битгий донгос. Та нар шиг муу сайн баячууд мөнгөөр хүсснээ авдаг үсттэй. Үгүй дээ залуу минь. Мөнгөөр худалдаж авч болдгүй юм гэж бас би. Сонир юм да. Тэр чинь тэгээд юу юм? Хүний сэтгэлийг, эрүүл мэндийг бас амьдралыг худалдаж авч болдгүй юм. Залуу минь. Би хичнээн их мөнгөтэй ч гэсэн миний өмнөөс өвдөх, миний өмнөөс үхэх хэнийг ч худалдаж авч чадахгүй. Тэр бол гарцаагүй үнэн. Бурал толгойд залуутай ярилцах зуур алгуурхан төгсөөр. Залуу түүний яриаг сонсоод ойртож ирснийг ч анзаарсангүй. Өвгөн ганц ус хийгээд залуугийн захнаас шүүрч аваад хойш нь угз татан унгалаа. Залуу гэдргээ унамгцаа газар хэвтэн ихэр татан уйллаа. Гарилсан хүн нь хаяад явсанд гомдсон гомдол, хат орчлонгийн зовлонд нохлуулаад цөхөрсөн цөхрөл нь гашуун нулимс болон урсах шиг. Өвгөн түүний хажууд суугаад залууг татан тэвэрлээ. Тэр өвгний цээжинд нүрээ наагаад яг л хүүхэд шиг ихэр татан уйлсаар л. Олон жилийн өмнө өөд болсон аавынх нь энгэр шиг сэтгэлд дотн санагдана. Хүний хүнч гэсэн ягаад ч юм нэг л тийм дулаахан зөөлөн. Хэсэг уйлж аваад жаахан ч гэсэн сэтгэл нь тайвширчээ. Өвгөн залууг тайвшруулж чад зэрэгц цуугаад тамхи хасаагаад ярив. Залуу минь. Амьдрах сайхан шүү дээ. Мөнгөтэй хүн бүр муу байдгүй юм. Би энэ хүртэл амьдрахдаа маш их ажилласан. Бүр маш их шүү. Өвлийн хүйтэнд гадаа зогсож 8 хийхээс авахуулаад өнөөдөр энэ том цамхгийг барих хүртлээ зүтгэсэн. Би сансандаа хүрсэн. Яг л чам шиг мөнгө л байхад бүгдийг авч болно гэж бодож явлаа. Халдар цаасны төлөө юугаач өгөхөд бэлэн явсан. Гэхдээ одоо бодоход би сайнаасаа илүү муу зүйл их хийсэнтэй. Баян сатгалан явхдаа хар багаасаа ханилсан ханаа 2 хүүхдтэйгээ хаяад залуухан хүүхэнтэй суугаад явсан үе чи би. Одоо бодох нэ 2 охин минь муу хань минь ямар их шаналсан бол гэхээс өөрийгөө зүгтгий. Залуухан амраг минь яах вэ? Хэдэн жил алт мөнгө дорго дурданд хөрвөөж угаад үнэтэй байшин хүчтэй машинаар гангарч байгаад нэг л өдөр үеийн залуу дагаад гадаад руу явчихсан. Би гэдэг хүн
тэр үед хүний сэтгэлийг худалдаж авч болдгүй юм байна гэдгийг ойлгоод л ганцаар хоцорсон доо. Сайхан хүүхэн мөнгө хараад өвөрт ордогч хизээч хүний хань шиг тийм сайхан сэтгэлд дулаан байдаггүй л. Эргээд харахад охид минь надаас хөндөй. Хань минь намайг хизээч уучлахгүй. Би гэдэг амьтан орой ганцаар үлдсэн байлаа. Нэг л өдөр би гэдэг хүн мөнгөний боол болсноо ойлгосон юм. Амьдралаас аз жаргал мэдрэх ёстой тэр сайхан өдрүүдийг би зүгээр л задгай мөнгө шиг цацаад дуусгачихжээ. Саяхан эмнэлэгт хэвтээд байж байхад охин нэг ирээд явлаа. Бурхан минь. Би чинь өвөө болсон хож мэддэггүй тэнэг толгой юм. Тэд минь ямар ч хөөрхий юм бэ. Жижигхэн гараараа илээд зөөлхөн уруулаараа гацрын минь үнсээд л. Өвөө хурдан эдгээрээ гэж хэлэх. Тэр бяцхан охин бүрч их хөөрхөн. Би тэр үед ямар их хайр инрэл, ямар их аз жаргал, амьдрал хичнээн сайхан юм бэ гэдгийг л мэдэрсэн. Хайр. Би энэ үгийг, энэ мэдрэмжийг орд тас мартчихжээ. Олон жил мөнгө л бодож амьдэрсэн байж. Би тэднийг хайрлаж, хань болж явмаар санагдсан ч бүх юм оройтсон. Яагаад гэж залуу асуулаа. Өвгөн ахаад нэг тамхи асаагаад яг л аав шиг нь тайван хэрнээ бодлогоширсан дулаануудээр залууг хараад цааш ярьлаа. Би саяхан хорт хавдар тусснаа мэдсэн. Эцсийн шатанд орчгож. Хүн тэгээд цагаа тулахаар үхэж чадахгүй амьдралд хоргодоод байдаг юм байна. Надад өөр ах トゥ садан төрөл гэж үгүй л дээ. Хиндээж өгөх гэж энэ бүхнийг цуглуулсан юм бүү мэд. Авсандаа аваад орох биш дээ гэд нүг инээснэ. Энд ингээд ганцаараа суух сайхан санагддаг юм. Өнгөрснөө бодож алдаа оноогоо дүгнэж үхэхээс өмнө ямар нэг сайн сайхан зүйл хийх юмсан гэж бодоод л суудаг юм да. Хүмүн. Хүн үхэх төгөхөр тэгээд өөрийн эрэхгүй үйлдсэн нүгэлдэн гэмшиж буян хийх юмсан гэж боддог юм байна. Чи тэр эмнэлэгт очиж харсан ч болоосой. Өглөө хүлээгээд шаналж буй өвчтөн ганц өдөрч болов мандах нарыг харах юмсан гэж ямар их хүсдгийг. Амьдралд хоргодоод үхэж чадахгүй яаж тэмцдгийг мэддэг ч болоосой. Гэтэл чамд эрүүл сарвал би сайхан залуу нас байхад амиа хорлох гэж зогсож байдаг. Амьдрал гэдэг чинь үхэлтэй хийдэг тэмцэл юм. Ингээд чамайг үхэхэд хүргэсэн тэр өрж ширчин хэд юмтай. 30 сая. Өвгөн дахиад л нүг хөхрөөд. Яасан ч хямдхан ам бэ. Ямар ч богинохон бодлоо гэж хэлээд санаалдав. Тэд хэсэг чимээгүй суулаа. Тэгээд өвгөн амнэлээ. Хүн амьд үлдэх гэж тэмүүлж байхад чи үх гэж яарч байх гэж. Ахаад хэлий. Амьдрал гэдэг чинь үхэлтэй хийсэн тэмцэл юм шүү. Тэмц. Битгий бууж өг. Хэрвээ хүсэхгүй бол үсэрдээ. Над ч ямар
амьдрах хугацаа үлдсэн биш гэж хэлчихэд өвгөн босоод залууг орхин эргэж чарлгүй яваад өглөө. Ганцаараа үлдчихэд тамхи татан өвгний хэлснийг хэсэг бодож суухдаа өөрөөсөө айх шиг, ичигч шиг санагдлаа. Тэр одоо чөлөөтэй. Учир нь түнд хэнч саад хийхгүй. Одоо үсэрч болно. Мандах нарыг харан шувуудын жиргээг сонсоод сэрх зуны өглөө дэндүү сайхан. Аз жаргал баяр хөөрөөр дүүрэн гүйлдэх томоогүй үрсээ хараад ханийхаа чансан цайг уугаад амралтын өдөр гэр бүлтэйгээ өнжих хичнээн сайхан. Амьдрах сайхан. Тэр жил, тэр нэгэн шөнө тэр өндрөөс үсэрч гисэн болох. Тэр өвгөн таараагүй бол бодхоос ч аймаар. Өвгөн хэлснээрээ яг л 1 сарын дараа тэнгэртээ одсон. Гэхдээ өөрийнх нь хэлснээр мөнгөтэй хүмүүр муу хүн биш юм аа. Тэр өөрийнхөө хүсснээр эрүүл эрхтний бусдад донор болгож бэлгэлсэн. Мөн бас хүсснээрээ хорт хавдрыг эрт онцлох төв нээж олон хүнд буян болсон. Одоо мань залуу түүнийг удирддаг билээ. Баг хүүгээ ойлгох чимээнээр хүүхдийн өрөө рүү орлоо. Өө, миний бяцхан өрн сэрээ юу гэд хүүгээ хуурайлахаар аваад бяцхан цамцын тайлхтаа анх удаа хүүгийнхээ баруун гар дээрх нарийнхан урт улаавтар мэнгийг харлаа. Яг л тэр нэг сайхан сэтгэлд өвгний гар дээрх улаан сорив шиг хэлбэртэй. Эрт онцлох төвийг нээх гээд цуг явхдаа хэлж байсан үг нь яг одоо түүний толгойд зурвасгийн буулаа. Тэр ингэж хэлсэн юм. Хөө минь, бусдад буян хийсэн хүн эргэж хүн болж төрдөг юм гэж бурхны шашинд сургасан байдаг. Магадгүй үнэн ч юм билүү. Ямар тач би өгөхөөсөө өмнө энэ төвийг нээж өвчнөтөөгөө тэмцэх олон хүнд буян хийчихэд сэтгэл амар нүд аних минь. Үйлдсэн нүглийг минь багч болов нэмэглэх бизээ. Айда хөө минь. Амьдрах сайхан шүү дээ. Тэр сайхан сэтгэлд өвгний хэлснийг санаад тун жаргалтай инээмсэглээд хүүгээ үнслээ. Тийм ээ. Амьдрах үнэхээр сайхан. Зохилогдсон Хорол сүрэнгийн баяр хүү. Уншсан Эрхэнбаярын Баттарч.